Залуухаас Сара Том хоёр гэр бүл болоод яг одоо 6 жилийн үр үзэж байна. За 6 жилийн өмнө анх энэ хоёр нэг гэр бүл болж байхдаа шинээр ашиглалтанд орж байсан орон сууцнд лизингээр байр авсан. За ингээд шинэ орон сууц учраас бас хажуу хавирганы хүмүүс нь ямар хүн байх болоо гэд хүлээлттэй байх үед удалгүй тэдний ойролцоо насны бас залуу хосууд хажуу талынхын айл болж ирснээр одоо энэ айллууд нэлээд сайхан нөхөрлөж хамтдаа амьдралаа бол эхэлсэн. За хөршийн нэрийг бол Эрика болон Элвис гэдэг. За ингээ хоёулаа ажил амьдралтай үеийн сайхан шижгэнсэн залуучууд учраас хөршүүдийн харилцаа хандлага бол үнэхээр гоё ихэлсэн байдаг. За ингээ цаг хугацаа гэдэг зүйл чинь харавсан сум луугаа адил явсаар байгаа 6 жил өнгөрсөн байдаг. Гэр бүлийн найзууд гэдэг утгаараа баяр ёслолтой янз янзын юм болоход хоёр биенийхээ хоёр гэр орноороо бас орж гараад найзарт нөхөрлөхөөс гадна Сара, Эрика гэдэг хоёр хүүхэн бол яг найз охтуудын хэмжээнд үерхэж нөхөрлөж чадсанараа бол нэлээд онцлог. За Том ажилдаа явчихна, Элвис ажилдаа явчихна, Сара, Эрика хоёроос цагийг өнгөрөөн хамтаа дэлгүүр хошоо явна те нарийн ширийн зүйлээ бас ярьдаг, идэж уудаг ийм л сайхан энгийн гэр бүлийн найзуудын амьдралаар явж байсан боловч сүүлийн 5 жил буюу одоо 1 жилийн өмнөөс эхлээд одоо Эрика, Элвис хоёрын харьцаа хандлага нь эвгүй болж эхэлсэн. За яаж энэ мэдэгдэг вэ гэхээр одоо орж гарахаас эхсүүлээд энэ хоёрын одоо тэ хаалганы цаанаас хэрүүл уруул хоёулаа бас тэ нулимсгүй гунигтай иймэрхүү дүр төрхтэй олон тааралддаг байсан учраас Сара Том хоёр бол битүүхэндээ энэ хоёр салчих вэ, нийлчих вэ, зовчих вэ гэдэг тал дээр бол ерөнхийдөө бас давхар стрессж байсан. За энэ зүйлүүд нь үргэлжилж явсаар байгаад энэ хэрүүл уруул одоо тэ үл ойлголцох маргаа энэ төр одоо ханны цаанаас сонсогддог байсан. Арай цэрэг цагдаа ирж өнхрийг нь авч явж байгаагүй. Ерөнхийдөө энэ хажуудлын айлын уур амьсгал бол нэлээд хүйтэн болчихсон. За Сара нэг удаа дэлгүүрт явж байгаад одоо Эрикагийн нөхөр Элвистэй бол тааралдсан байдаг. Тэгээд Элвис дээр очиод Элвисээ би та хоёрын амьдралд оролцмааргүй байна. Гэхдээ та хоёр ийм муухай харилцаа хандлагатай юм гонигтай байгаа надад болон бит хоёрыг бас аюу хэцүү хандлагаж байна. Тийм учраас хосуудыг одоо эмчилдэг, иймэрхүү хосын харилцааг ангаадаг ийм мэрэгжлийн хүмүүсээс та хоёр зөвлөгөө авал та хоёрын амьдралд бас нэлээд дээр байх юм шүү. Би одоо Эрикаг бас аюу бодож байна гэдгийг хэлсэн. За тэгэнгүүт Эрикагийн нөхөр Элвис Сара руу нэлээд муухай харангуудаа ерөнхийдөө Эрикаг чи өөрийнхөө сайн найз гэж бодоод байх шиг байна. Би чиний оронд байсан бол Эрика хизээч сайн найзаа гэж бодохгүй байх байсан гэж хэлээд Элвис нэг хүнд хүүтэн яваад өгдөг. За Сара бол асар ихээр гайхаж одоо үргэлжлүүлээд идэж уух юм авчаад гэртээ ирсэн. За ингээд удалгүй сарын дараа Эрика, Элвис хоёрын харилцаа хандлага хүүтэрсээр байгаад энэ хоёр салдаг юм нөхцөл байдал болдог. За ингээд Элвисийг хамаг юма баглаад явдаг тэр өдөр Сара Эрика дээр яваад ороход Эрика уйлчихсан сууж идэг. За ингээд түүний нулимсыг арчаад зүгээр тэ хоёрын одоо асуудал шийдэгдэх байхаа удахгүй Элвис буцаж ирээд уучлахгүйгаа та хоёр эвлэлд нийтэх байхаа гэдгийг хэлсэн боловч Эрика тэр ахиж ирэхгүй гэдгийг хэлээд ахаад цөрхрэн уйлаад байдаг. За Сара Эрикагийн нулимсыг арчаад байж байхдаа түүний гидс баг зэрэг бондоолттой байгааг харсан учраас чи жирэмсэн юм уу гэж асуухад Эрика толгой тохиод ахаад уйлдаг. Өөрөөр хэлбэл ихнэрээ жирэмсэн болсны дараа Элвис одоо явж байгаа юм байна гэдгийг Сара маш сайн ойлгосон байгаа. За ингээд Сара Эрикаг асар ихээр өрөвдөж сүүлийн 6 жилийн нөхөрлөл бас хамтдаа орж гараад явж исэн хамгийн гоё үедээ бодсон ч гэсэн Эрикагийн хажууд байх ёстой хүн нь бол Сара болж таарсан. Гэхдээ л нэг л зүйлийг бол амлаж чадсан Сара. Тэрний өгөхөр чиний энэ үед хэцүү үед би чиний хажууд байхаас гадна жирэмсний чинь хугацаанд төрөн төртөл чинь би чиний хажууд хань бараа болж бүх талаар тусал дэмжинэ. Миний нөхөр Том бид хоёр чиний төлөө одоо бүхний хийж шүү. Чи ганцаараа биш шүү. Элвис явсан ч бид нар үлдсэн байгаа. Чи энэ санаа зовхон байхгүй гэдэг үг хэлээд Эрикаг дэмжсэн. Эрика баярлаж бас нулимсаа арчаад ерөнхийдөө хэвийн байдалд орох одоо нөхцөл байдал болдог. За ингээд Сара оройн гэртээ нөхөр Томтойгоо хөвтөж байхдаа бол ерөнхийдөө хилдэг. Одоо хажууд айлын хөршийн одоо залуучуудын амьдрал сүрсэн, сүнсэн, салсан, дээрэс нь Эрика жирэмсэн хоцорсон. Одоо энэ бүсгүй чи дээрөө сур тусалж эндэх амтан байхгүй чи одоо сэтгэл бас гаргая шүү. Эр хүний бас орон зайгийн нөхөхт нь сэтгэлээрээ хандараа гэдэг хэлэхэд Том бол нэлээд дурамжхан ер нь Эрика гэдэг хүүхнийг бид нэр сайн мэдэхгүй юунаас болоод нөхөр зүдрээсээ салсныг ч мэдэхгүй. Заавал наа хүүхэнтэйгээ ингэж зузаараад байх ямар шаардлага байна.
байна. Нөхөр нь салаа явьсан юм чинь чамаас ч бас нэг өдөр салаад явах байлгүй дээ. Чи наадхаа айгүй те өөрийнхөө сайн найз гэж бодоод байгаа юм уу өнтер гэдэг үгийг хэлсэн. За тэнгүү Сара Томыг тэрчээснэ түлхээ чи юу гэж хэлж байна? Яг хүн эрэхтэй те ийм одоо эмзэг үед нь чи яаж энэ эмэгтэй ингэж өөрөөсөө түлхэж чадж байна? Бидний найз үсттэй бид нар хамтдаа хоол унд идээд орж гараад гоё явж исэн өдрүүд байдаг үсттэй гэдэг үгийг хэлэхэд Том тийм ээ мэджил байна л да. Гэхдээ л гэдэг үг хэлсэн. Сара тэнгүүд ёстой тийм байхгүй шүү. Эрикаг би ерөөсөө төрөн төртөл нь хажууд нь байсаар байгаад төрүүлнэ. Энэ бол үнэхээр юм бас те чухал үе. Хүний амьдралд одоо ийм эмзэг үед нь ийм баймааргүй нүрэ буруулмааргүй гэдэг үг хэлээд явдаг. За ингээд Сара иймэрхүү уур уцаартай арагш нь үзүүлсэн учраас Том бас ойлгоо. За түүнээс шичээе. Би ч гэсэн бас те одоо Эрикатай илүү дотн ингээд харьцсан асуудал энэ төр байвал тусал дэмжээ. За миний хэлсэн үгэнд уучлаарай гэдэг ихнэрээ тэрвэрдэг. За ихнэр нь одоо нөхрийнхөө чихийг илж явахдаа нөхрийнхөө чихэн дээр байдаг одоо нэгэн мингийг бол сайн мэддэг. Тэгээ чихийг нь илж явах үедээ дандаа тэр мингийг барьдаг учраас ерөнхийдөө бол барих дуртай. За ингээд Сара Том хоёр ерөнхийдөө нарийн ширээ юм ярилцаа тохиролцсон учраас энэ айлын амьдрал ингээ үргэлжлэгээр явсан. За Эрика гэдэг бүсгүй бол нөхөр Элвисээс санснаас хойш ерөнхийдөө ганцаардлын шокоос удаанаар ч гэсэн гарч байсан. За гидсэнд нь хүүхэд байгаа учраас бас өөрийгөө хэд зовоохгүй хүчлэхгүй хажуугаар нь Сара бас орж ирээд бүх одоо эмнэлгийн үзлэг хяналт төрхийн сургаалт одоо бүх юмд нь түүний ихч ээж найз юм шиг одоо хамт өдөр шөнөгүй хамт явж исэн. За энэ хугацаанд Эрикагийн гидс томроод ерөнхийдөө төр бэлтгэл ажил бол төгчл байсан. За эднэрийн амьдардаг орон сууц одоо төрх эмнэлгээс ойролцоогоор 30 минутын зайтай газар учраас хэрэг асуудал гарах юм бол Сара Том хоёр ээлжиж машина бариад ямар ч байсан Эрикагийн эмнэлгийн хаалгууд бараадуулна гэдэг тийм одоо тооцсон байсан. За Эрика ерөнхийдөө төрөхдөө бас төрхийн өвдөлт өгөө тэр хооронд нь эмнэлэгт амжиж аваач эсвэл эмнэлгийн машин дуудаад амжилттай эмнэлэгт аваач тэнд нь төрүүлнэ гэдэг тооцоотой байсан. Гэтэл нэг өдөр Эрика Сара руу одоо уцтай. За ингээд Сара уцаа аваад Эрикагийн дуудлаганд хариу өгөхөд бол те цаг нь болсон юм шиг байна. Миний найз гүүгээд ороод ирэх үү гэдэг үгийг хэлдэг. За Сара хамаг юм хаяа гүүгээд яваад орсон. За энэ өдөр байсан учраас одоо Том байгаагүй. Том ажилдаа явчихсан. За Сара Эрика дээр гүүгээд очиход Эрика орны хажууд суучихсан шалаар нэг ус нь гарчихсан бол сууж исэн. За Сара бол ойлгосон. За одоо яг төрөх үйл явц болж байгаа юм байна гэдэг. Сара телефон утас гаргаж ирээ шууд эмнэлэг рүү уцтахад эмнэлгийнхээ зөвлөгөө өгөхөөс гадна 30 минутын дараа төрөний машин очно. Та тэр болтол одоо 50 те Эрикагийн одоо нуруунаас нь түшээ туслаа дэмжээд ингээ байж байгаа манай эмчнэр замдаа гарсан гэдэг үг хэлдэг. За Сара Эрика хоёр одоо бие биенээ тэврээ түүнийг тавьшруулж явах үед одоо Эрикагийн дуншалт буюу те өвдөлтүүдийн тоо улам ойртож нэлээд хүчтэй базлалтууд өгж эхэлсэн. За ингээ Эрикагийн хамаг юмыг доогуур нь тайлаад орны хажууд суулгаж байхад бол Эрика бол үнэхэрийн одоо Сарагаас тас зурчихсан өвдөлтөндөө тисэхгүй одоо өөрийн ирэхгүй ойлж те үнэхэрийн одоо юм бэлэн байдалд бол орж исэн. За ингээд Сара нэг өнгийгээ тарахад яхаарахгүй Эрикагийн доороос ус нь гарчихсан байсан учраас одоо хүүхдийн одоо те толгой буюу үстэй хэсэг бол цухаж байгааг нь ойлгосон. За Сара энийг одоо нэг жирэмсний курсүүдэд хамт явсан учраас хэрвээ хүмүүс гэртээ төрөх юм бол ийм үйл ажиллагаа арга хэмжээ авна гэдгийг ерөнхий мэдчихсэн. За ингээд одоо тухайн хүүхдийг гэртээ төрөх нь бол угаасаа ойлгомжтой болчихсон байсан учраас Сара хурдан босоод зузаан те зөвлөн хүнжил бас бүлийн ус альчуур энэ төр зүйлүүдийг авчихаас гадна шургуулга ухаж одоо нэг утас нэг хайж гаргаж ирээд Эрикагийн хажууд одоо өвдөглөн суулсан. За ингээд Эрикаг дэмжиж одоо те түүний лугшилтууд бүх зүйлийг нь тооцож одоо те давхцуулж одоо дүлэлтүүдийн үүсээр байгаад хүүхдийн толгой бол амжилттай бол гарч ирсэн. За Эрикагийн анхны төрөлт учраас үнэхээр бас одоо те туршлага дутчихсан. Гэхдээ яг байгалийн зам 9-ороо нэгэн толгой гарч байгаа учраас ингээд араараасаа хүүхэд бол нэлээд амжилттай гарсан. За Сара хүүхдийг их барих одоо юм түүхэн те одоо хүний амьдралд бас нэг байн тохиолдоод байхгүй үйл явдлын гэрч болж одоо тухайн хүүхдийг бол хоёр гар дээр тосч авсан. Тосч аваад хөнжил дээрээ тэрвэрэд тэгээд хүүгийн одоо таслах үйл ажиллагаанд орсон. За яг л нөгөө нэг эмнэлгийн анхны нөгөө сургалтанд зааж исэн учраас одоо хоёр талд нь уяагаар холбоод голоор нь хайчлаад хүүхдийг бол тэ 9 минут ингэж сайхан их барьж хүүгийн тасалж бол аваад тэрвэрсэн. За тэнгүүт одоо
Эрика дөнгөж төрсөн ээжийн байдлаар ажиргалтайгаар хүүхд рүүгээ харсан. За Сара Эрикад баяр хүргэе чи минь хүүхдтэй болоо. Тэр тусмаа хүүтэй болоо. Цовоо цолгон бадрун хөөрхөн хүү байна гэдэг үг хэлэхэд Эрикагийн нулимс болоод үнэхээр сад тавьж нүднээс нь нас гарч асар ихээр баярлаж зовлонтой зүдгүүртэй гоныг харуулсалтай бүх зүйлүүд алга болж Эрика гэдэг эмэгтэйгийн амьдрал шинэ хуудас эргэж байгаа ийм түүхэн үе ирж байна. За ингээд Сара бүсгүй тухайн хүүг цэвэрлэж бүлээн унсаар арчиж ингээд явж явах үедээ нэг зүйлийг бол анзаарсан. Тэр нь юу байсан бэ гэхээр Сара хүүгийн нүрийг жихийг цэвэрлж явах үе чихэн дээр нь тэр тусмаа яг чихнийхэн үзүүр дээр нөхөрийнх нь чихэн дээр байдаг шиг тийм минг байгааг бол анзаарсан байдаг. За яг энэ үед л ерөнхийдөө Сара бүх зүйлийг ойлгосон. Яг л энэ үед ойлгосон. Эрикагийн нөхөр Элвис яагаад Эрикаг жирэмсэн болсон үеэс эхэлж хэрүүл уруул муу юм болоод сүултээ явсан бэ? Яагаад Сара Элвистэй дэлгүүр таарлахад Эрика чиний найз гэж бодож байна уу? Тэгвэл чи үнэхээр андуурч байна. Гунигтай ямаа Сара гэд явж исэн тэр нөхцөл байдлууд нөхрийнхэн гаргаж исэн ааш арын шиг ерөнхийдөө бүх юмны учир яг энэ хүүхэд төрөх үед ингээд бүх занглаасууд нь тайлагдж байгаа нөхцөл байдал болж байгаа. За Сара энийг хараад тэнийг хүн биш учраас ойлгосон. За ойлгонгуудаа Эрика руу харж агаад хүүгийн тэрсэн чигээр би бүх зүйлийг мэдсэн гэдэг үг хэлсэн. За Эрика тэнгууд гайхаад юуг мэдсэн гэж асуусан. Тэнгууд би чамайг өөрийнхөө сайн найз гэж бодож явсан. Энэ бүх хугацаанд чамаас би урваагүй, худлаа яриагүй, бүх зүйлээр чамд тусалж байсан. Гэтэл чи миний нөхөр Томми хүүг төрүүлж идэг. Үнэхээр Эрика чи үнэхээр гайхалтай бүсгүй юм а гэдгийг хэлсэн. За тэнгууд Эрика би чамд бүх зүйлийг тайлбарламаар Сара чи ерөөсөө юм ойлгохгүй байна гэдгийг хэлсэн. За тэнгууд Сара Эрикагийн төрсөн хүүг гардаараа барьсан чигээр хоёр хөл дээрээ босоо зогсоод ирсэн. За тэнгууд Эрика асар ихээр сандраад ерөнхийдөө нөхцөл байдал нэлээд эвгүй тийшээ хандаж эхэлсэн. Тэнгүүд Эрика уучлаарай Сара би чамаа бүх зүйлийг тайлбарлая. Үннээ хэллий. Том бит хоёр уулзаж учирдаг болоод 6 жил анх энэ байранд ирсэн цагаас эхэлж бит хоёр орж гарч нууцаар явдаг байсан. Тэгээд энэ хүүхэд бол үнэхэрийн Томми хүү мөн гэдэг үгийг хэлсэн. За тэнгуү Сара тийм баха би үнэхээр маш том нотлох баримтыг гардаараа бариад байж гин. Гэхдээ чи яаж чадваа гэдгийг хэлсэн. За тэнгуүд Эрика Сарагийн гараас өөрийнхөө төрсөн хүүг авахын тулд үнэхэрийн байж бол бүх зүйлийг хүлэмжшүүд бэлэн байсан учраас Сара би чамаас гоё хүүд бити муу юм хийгээж би чиний өмнө бүх нүгэл бүх юм хариулахад бэлэн байна. Намайг уучлаарай. Миний хүүг надад өгч гэдэг үг хэлдэг. Сара тэнгүүд хүүгийн нэг харж ирсэн. За яг би чамд гомдож байгаа ч гэсэн чиний хүүд муу юм хийхгүй. Энэ хүүг би чамд буцаага өгнө гэдээ буцааж өгдөг. Эрика өөрийнхөө хүүг аваад асар томоор ахиж уйлсан. За ингээд уйлаад энэ хоёрын нөхцөл байдал нэлээд хүйтэн болсон. За Сара тэр сандал дээр олон зүйлийг бодоод ингээд сууж исэн ч гэсэн тэгээд Эрика ганцаарангийн хүүтэй нь үлдээгээд өөрөө орж ирсэн хаалгаараа гараад гэрлүүг ороод хаалгаа хаасан. За удалгүй эмнэлгийн машиных эмч нарын ирээд Эрика дээр анхны тусламж үзүүлээд хүүхэд болон Эрикаг эмнэлэг рүү аваад явсан. За Сара энэ бүх зүйлийг мэдчихсэн ч гэсэн гарч очиагүй үнэхээр их гомдож исэн байдаг. За ингээд орой болсон. Орой Том гэртээ ирээд хаалгаа онгоолгоход гэр нь ил хөл хүүтэн хинч байхгүй тийм нөхцөл байдлыг бол ойлгосон. Хурж ирээ ширээн дээрээс харахад бол захаа байсан. Тэр цагаан дээр би бүгдийг мэдсэн. Тийм учраас би чамаас явж байна. Баяртай гэдэг үгийг Сара бичсэн байсан. За Том Сара ийм зэргийн юм бичсэн бол ахиж ирэхээргүй явж байгаа хэмжээний бас айхтар хүүхэн гэдгийг мэдж байгаа учраас нэг нь бүх зүйл оройтсныг бол мэдсэн. За ингээд Сара ч энэ бүх зүйлийг мартахын тулд тухайн гэр орносоо нүүж өөр хотод энгийн амьдралаар ахаад 2-3 жил бол амьдэрсэн. За удалгүй Сара өөртөө бас нэлээд таалагддаг, айгүй ойлголцсон, нэлээд боломжийн залуутай сууж дахин гэрлэж Сарагийн амьдрал шинэ хуудас эхлээд явсан. Харин Том, Эрика хоёр бол ерөнхийдөө бүхэл бүтэн хоёр айлын амьдралыг бүснүүлэн барин байж банзалдаж ингэж эхлүүлсэн
ирүүлсэн одоо амьдрал нь ерөөсөө үргэлжлээгүй. За тэгээд Эрика өөрийнхөө хүүг аваад тухайн байрнаасаа бас нүүж өөр тийш явсан. За Том бол тэгээ бас өөрөө бие даагаад тийшээ явсан. Гэхдээ өөрийнхөө хүүхдэд те одоо төрсөн нууц одоо те амаргаас нь төрсөн хүүхдэд бол харж ханддаг мөнгө төгрөгийг бол тэгээд өгөөд ингээд явсан байдаг. Тэгэхээр ерөнхийдөө энэ түүх биднэрт одоо юуг харуулж ийн вэ? Энэ түүхээс өнөөдөр монголчууд юу олж харах вэ гэхээр үнэн үргэлж хамгийн санаанд оромгүй байдлаар ил гардаг. Бүх нууцуд цаг хугацаатай байдаг гэдгийг та бүхэн харж байна. Тэгэхээр Сара хамгийн сайн найздаа итгэсэн, тусалсан, эцэст нь найз нь нөхөртөө нунтаж одоо тэр хоёр зэрэг түүнээс урвсан байдаг. Тэгэхээр нэг хүн урвах, хоёр хүн урвах одоо эмэгтэй хүнд ямар мэдрэмж төрүүлэх вэ гэдэг нь бол ойлгомжтой байгаа. Тэгэхээр энэ юу харуулад байна гэхээр энэ тентхийн элдв одоо те гэр бүлийн найз, ийм нөхөрлөл, ийм багын найз гэж одоо гэр орноороо хүн амтан авчирч аригтж сугдуурах, төрсөн өдөр баяр тэмдэглэх, орж гарах юм ерөнхийдөө явж нэг иймэрхүү салалт, гонигтай түүхүүдийг бий болгодог учраас аливаа зүйл хил хязгаараа давхсгүй. Найз нөхөрч гэсэн. Одоо юу гэдэг чиний багын найз, сайн найз байлаа гэж чиний гэрт орж ирж нөхөр хүүхэд их нэртэй чин хитрхи дотн байж бас болох хэрэггүй гэсэн үг. За ингээд өнөөдрийн оруулсан гоё түүх маань та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн гоё түүхүүд маань араас нэлээд шуурхай орж ирэх учраас та бүхэн дардаг барьдаг бүх юмаа тултал дараад орж гараад ойрхон байж байна.